Цай бацхан уу хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр өвгдлийг яагаад хаанаас ямар аргаар цуглуулдаг вэ гэдгийг авч үзье. Өвгдөлтэй ажиллах нь ямар нэг асуудыг шийдвэрлэх, асуудад хариу өгөхөд шиглэгддэг. Энэ маань бидний өвгдөл цуглуулах зорилго болно. Өвгдөл цуглуулахдаа ажиглалт, туршилт, санал асуулга, ярилцлагын аргуудыг хэрэглэдэг. Өвгдлийг тэгвэл хаанаас цуглуулах вэ? Өвгдлийг анх дахь чих үүсвэрээс мөн хоёр дахь чих үүсвэрээс цуглуулж болно. Анх дахь чих үүсвэр гэдэг маань сургууль, гэр бүлийн орчноос өөрсдөө цуглуулсан өвгдөл юм. Хоёр дахь чих үүсвэрээс цуглуулсан өвгдөл бол сонин сэтгүүл, интернет гэх мэтлэн урьдчилан бэлтгэсэн мэдээллээс цуглуулсан өвгдөл юм.